Дэлхий дээр хоёрхан үлдсэн амьтан ямар амьтан бол? Энэ бол Кен улсын Ол Пичета хүрээлэнд 24 цагийн харуул хамгаалалтаагаар амьдарч буй умардын цагаан хэрс бөгөөд Нажийн Батуу гэсэн нэртэй хоёр эм хэрс юм. Сүүлийн эр хэрс 2018 онд өгснээс хойш охин Батуу нь ээж Нажинтайгаа хамт энэ дэлхий дээр хамгийн сүүлчийн хоёрхан умардын цагаан хэрс болон үлджээ. Ээж Нажин нь 1989 онд, охин Батуу нь 2000 онд төрсөн. Эрдэмтэд тэднээс өндгөн эсийг авч хөлдөөсөн эр бэлгийн эстэй үр хөврөл тогтоох гэж хэдэн жилийн өмнөөс оролдож байгаа ч хоёр хэрсний нөхөн өрчүүн эрхтэн тогтолцооны асуудлаас болж амжилттай болж чадахгүй байгаагийн дээр ээж Нажины нөхөн өрчвийн нас нь өнгөрч байгаа ажээ. Хүүхдийн контент YouTube суваг уншиж бэлтгэв 2025 он.